үзэл бодол нь өөрчлөгдсөн үү? Одоо бөөгийн талаар арай нэг нарийн ойлголттой болсон. Хүн асуугаад ядахтаа нэг эмх цэгцтэй зөв хариулж чадхаар болсон гэж бодож байна. Одоо тэгвэл таны сэтгэл ямар вэ? Одоо ер нь бол төсөөр болсон. Зөв тав гэдэг подкасттай ер нь бол таарснаас хойш бөөм үрлийн талаарх, Монгол тэнгэрийн талаарх үзэл бодол маань төсөөр болсон л да илүү хэрэгтэл та гэсэн үг. Тэр хэмнэдэ ч гэж нэг таалагддаг юм уу? Ямар гэсэн. Бүр 360 градус өөрчлөгдөж. Би анх бол хүмүүсийн ярьдгаар л тийм амар тийм харуулж чадах хэдэн гэдэг нэг амар хүмүүс яадаг штеп. Тийм ойлголттой байдаг сахай би тийм нэг хэцүү хүмүүс гэж ойлгодог гэсэн чинь шал өөр байсан. Нэг бүр гайхшлыг төрүүлж ирсэн. Одоо бүр ингэ хэдэн мянган жилийн өмнө за хэдэн мянган жил амарс миний очдог хүн болохоор одоос 1500 жилийн өмнө амьдардаг байсан. Тэгээд бүр яг тэр үеийнхаа бүх амьдралын юм ба яг яаж амьдарч исэн, юу идэж уудаг байсан, ямар сургаалаар сурч өссөн, бүх түүхээ ярьж мэрэл ингээд тэр үеийнхэн бүх гой Монгол яс заншил заншлыг заахаар аюу гайхалтай санагдчихсан. Одоо тэр үзэл бодол нь хэвэр юм. Хэврээ би тэр хүмүүсийг үнэхээр гайхахтаа бишэрдэг. Тэгээд тэр бидний мэдхгүй ертөнцид бас ингээм амьдрал үргэлжилж идэг гэдэг юм тэр үнэхээр гайхалтай. Өмнө нь бол яг хөө зүгээр шашны нэг төрөл гэж боддог байсан. Тэгвэл яг монголчуудын яг өв тэ ихтгэл үнэмшлийг агуулж байдаг яг ийм том хэмжээний ойлголттой тэгэл янз янзын зан үйл тэгэл иймэрхүү юмнууд нь буун Монгол ах уг ингэж харуулсан ийм утга учиртай зүйл гэдгийг яг энэ судар номнуудыг уншиж байгаа л Зөв тав подкастаар л танилцсан сурсан л да. Зөвлөж байгаа одоо хүртэл суралцж байгаа шүү.